Human TV-с хойш ер нь бол энэ шинжлэх ухаан гэдэг зүйл геометр прогресс өрсөж байгаа шүү дээ. Тэгээ шинжлэх ухаан хөгжихийн тусам бидний амьдрал ч гэсэн илүү амар, илүү боломжтой болж байгаа нь үнэн. Гэтэ тэрийгээ дагаад бид нэр үнэхээр илүү аз жаргалтай болж чадж байгаа гэвэл дэндүү эргэлзээтэй л дээ. Бидний энэ гүйцэтгэгээр хөлтөн жирэгдэж байгаа технологийн дэвшил, амс хийх завгүй эдийн засагт харахны оролтон бол бараг бүхэл хүний тодорхой хэмжээнд туйлдуулж байгаа. Хэрвээ энэ хിവэрэ үргэлжлэх юм бол эсвэл бүр буруугаар хэрэгжих юм бол бидний ямар хөгийн нийгэм хүлээж ээж болохыг харуулдаг жанр бол cyberpunk. Ер нь бол энэ шинжлэх ухааны уран зөөлөд төрөлтөө бол баг хамгийн алдартай сав жанр гэж хэлж болохоор ялангуяа Японы cyberpunk бол бүр 1980-90 оны үед баг тусад нь авч үзэх үед тийм алдартай төгөөмөл байсан шүү дээ. Шалтгаан нөгөө Япончуудын эдийн засгийн маш том өсрөл тухайн үед яг идея өгчээсэндээ холбож тайлбарлалт юм байлээ. Тэгээд Age Runners бол ялангуяа Японы мөдөд харьцангуй cyberpunk гэдэг жанр модноос гарцсан байгаад засагдчихсэн ч гэсэн алдар нэр амжилт өдр бол угаасаа ярих шаардлагагүй бах хидээ дууцсан штэ. Гэтэ би энэ зуралтай нэг жоохон бифтэй заяа. Шалтгаан нь Age Runners ягаад ч юм мэдгүй гарснаас хойш Arkane-тэй амар харьцуулж ирсэн аахгүй юу. Надад мэдээж таалагдахад бол таалагдсан ч гэсэн Arkane-тэй бол би дүүцүүлэхгүй штэ яаж ч чадсан. Тэнгүүт тэгэл яг манай зарим найзтаас эхлээл хэлж байгаа юм л да. Arkane-тэй нэг төвшнийхаа зарим бүр Arkane-с илүү гэж яриад байдیں۔ Тэгээд тэд нартай хэрэлдэх гэж энэ зурлалын бүр би хамаг муу тал өөг нь хайж үздэг гэсэн аахгүй юу. Тэгэл ер нь би Age Runners-ийн бичлэг хийхгүй баг утсан баг. За гэхдээ өнөөдрийн бичлэг дээр бол бүх зүйл ард өнгөрсөн тийм. Arkane-тэй дахиж харьцуулахгүй, хоёулаа гоё цуврал муу Age Runners-тайгаа найрамдна. Нэрээ Arkane-с хоёр гарсан ш. Чамд CS2 байгаа юм. За товч агуулгын үед яг л cyberpunk жанр шиг техник технологийн тулдлаа хүчин гэсэн хүмүүсийн амьдрал навш хэвээрээ байгаа нэг тийм бараа ертөнцид манай гол дүрөө юу нэг жоохон дарчиг айлын хүүхэд Дэвид маань ямар ч амьдрах хүсэлгүй мөрөөдөлгүй тийм nihilist маягтайгаар өдөр хүнийг аргацааж агаар гардیں۔ Ээж нь уг нь бол асарч унтлаад ажиллаж байгаа л хүүгээ ирээдүйн хүн шиг амьдруулахын тулд хамгийн алдартай өндөр төлбөртэй сургууль сургадаг ч гэсэн нэг өдөр золгүй байдлаар нас ороод Дэвид бол одоо бүрийг жинхнээс амьдрах шалтгаангүй болчихж байгаа шүү дээ. Манай хүн угаасаа л ер нь ээжийнхээ мөрөөдлийн төлөө л тэн сурч ирснаас биш өөрт нь ямар ч тийм эрдэм ном хөө сэхэтэн болъё гэсэн сонирхол байгаагүй. Тийм болохоор ээжийн өгсөний дараа шууд сургуулаа аянгуудаа cyberpunk буюу тийм хулиганы замаар ороод тэндээ Люсигээ тохинтой уулзсаар дахин нэг удаа амьдрах шалтгаанаа олж байгаа талаар энийг. Дэвид маань ер нь л нэг тийм эрхчлөөний шорон гэж ярьдэн штэ. Амьдрах шалтгаан олохгүй байгаа, бүх зүйл утга учиргүй санагддаг, ямар ч тийм мөрөөдөл хөдөр байгаа юм л да. Төрөөсөн шиг Дэвидийг айгүй боловсралтай болгоод ирээдүйд юугаач дутаахгүй хангалуун амьдруулах нь ээжийнх нь л мөрөөдлөөсөн. Ерөөхдөө ээж нь л өөрөө гүйцэлдэж чадаагүй тэр мөрөөдлөө Дэвид төгсөн гэсэн үг байхгүй юу? Тэгээд Люси анх уулзаад хэлдэг, чи хүний мөрөөдлөөр биш, өөрийнхөө мөрөөдлөөр амьдрах хэрэгтэй гэж. Гэтэ асуудал нь Дэвид оролдоод чадахгүй байгаад л байгаа юм шиг санагдсан. Дэвид хичээгээд өөрийнхөө мөрөөдлийг бүтээж чадахгүй байгаа учраас л оронд нь хүний мөрөөдлийг авчдаг хөөхт юм шиг байгаа. Тийм, эхлээд ээжийнхээ дараа нь болохоор Люсигийн тэр сарлуу явах гэсэн мөрөөдлийн төлөө амьдралаа зориулжтэй штэ. За гэхдээ ингэж явж хагаад миний ажигласнаар майны хүснээс хойш манай хүн анх удаа өөрийн гэсэн мөрөөдөлтэй, өөрийн гэсэн зорилгоор амьдарч эхэлж байгаа юм шиг харагдсан. Майны нөгөө үхээс өмнө хэлдэг хизээч битгий зогсоорой Google гэдэг үг нь бол эндээс хурдан гар гэсэн шууд утгаас нь гадна бас юу ч болсон хизээч битгий бууж өгөөрэй. Мөрөөдөл чинь ямар нэг шалтгаан хэрэггүй, бодох ч хэрэггүй. Зүгээр л зогсохгүй гүүгээд ахад учир нь олно гэсэн тийм даалт татхыг илэрхийлсэн юм болоо да. Майны энэ үг бол Люсигийн бас өмнө хэлж ирсэн нөгөө хүний биш өөрийнхөө мөрөөдлөөр амьдрахсан хоёр үг нь Дэвидд бол нэлийн хүчтэй нөлөөлөд сүүлийн ангууд бол манай хүн яг цэвэр өөрийнхөө мөрөөдлөөр ямар нэгэн зүйл хийчихэл хүчий гэсэн те. Найзуудтай бол Люсид хүндлэгдэх гэсэн зорилготойгоор амьдэрсэн байх. Хэрвээ цэвэр Люсигийн мөрөөдлөөр л амьдраад исэн бол хэдийн л бүгдийн ардтаа орхиол Люсидээс зогсчих боломж бол байгаагүй биш байсан. Люсигийн төлөө бие одоод янз бүрийн хэрэглэхгүй эсвэл панк амьдралаасаа ч гэсэн хүнд ирээд амар тавиа амьдрах сонголт ч гэсэн байсан. Тийм. Тэгэхээр хэрвээ энэ талаас нь харах юм бол Дэвид эцэст нь нэг юм өөрийнхөө мөрөөдлөөр амьдрч чадсан гэж хэлж болно. Гэхдээ нөгөө талаас нь харах юм бол магадгүй Дэвид зүгээр л Люсигийн мөрөөдлийг буруу ойлгоцсон байх. Ер нь бол Люси өөрөө хүртэл буруу ойлгоцсон байх магадaltaй шүү дээ. Сүүлд ч гэсэн тэрийг ухаарч ах шиг болсон. Манай хүн зүгээр л энэ хөгийн хотоос хурдхан зайлахыг, навшин амьдралаа бүгдийн ардаа орхиод шив шинээр эхлүүлэхийг л хүсэж исэн байх. Тэгээ Дэвидтэй уулзсанаас хойш тэр мөрөөдлөө энэ хүнтэй л цуг эхлүүлнэ гэж зориод
Дэвид бол мөрөөдлийнхаа салшгүй нэг хэсэг болсон баг тэрнээс хойш. Даанч тэгэл одоо Дэвид хүчсэн болохоор Люси хизээч мөрөөдөлдөө хүрч чадахгүй. Мөрөөдөлд нь хизээч нөхөж чадхааргүй тийм том ман цав үүссэн гэдэг нь анимын сүүлийн хэсэгт харагддаг л да. Тийм Люсигийн мөрөөдөл тэгэхээр хизээ сарлуу нисэх байгаагүй. Дэвидтэй хамт байхыг л хүссэн. Гэтэ ядаж нэг жоохон ч болохоо гэгээлэг талаа магадгүй өсөхгүй хугацаанд таанд амьдрахтаа манай хоёрын мөрөөдөл нь хэдийн биелсэн байсан баг. Гэтэ нэгээ тухайн үедээ Люси ч анзаараагүй, Дэвид ч ойлгоогүй. За тэгэхээр та нар ялна гэж бодож байна. Нэг бол Дэвид эцэснийг юм өөрийнхөө мөрөөдлийг олоод тэрнийхээ төлөө амьдарч чадсан. Эсвэл буруугаар л ойлгосноос биш Люсигийн мөрөөдлийн төлөө л амьдарсан байж болно. Доор сэтгэлийн үлдээгээрээ. За гэхдээ тэгэл хариулт аль нь ч байсан гэсэн энэ хоёр хос бол бүр үнэхээр ойд хараагүй төгс ромосэж чадсан. Ялангуяа тэр Люси Дэвидийн төлөө жилийн турш амьдралаа эрсдэлд оруулж хамгаалж байгаа нэг таалагдсан. Тэгэхгүй бол Дэвид Люсигийн төлөө хадахаар манай хүний тийм байдаг симка шиг болчих гэсэн байхгүй юу? Ашгүй зохиолч нь тэгүүлээгүй лээ. Манай хоёр бол бүр үнэхээр нэгэндээ үнэхээр хайртай, дасцсан тийм тэнцвэртэй харилцаан дээр тогтдог үзэсгэлэнтэй осууд байсан. Ялангуяа Люсигийн тэр дүрийн дизайн, доор урлаг, хөгжүүлэлт тэр ямар сайн мэдээж Дэвид ч гэсэн их тутгааргүй л дээ. Бас бусад туслах төр тэр Майн Ребека эдэр бол бүр янз юм байсан. Нэр би бол ер нь ихэвчлэн анимуудад Ребека шиг тийм айрын гурвалжин үүсгэсэн шаврын халмайгийн нөхдүүд дургүй байдаг байхгүй юу? Гэтэ ээж жанрс дээр бол Ребека гэдэг төр байхгүйсэн бол бас нэлээд том оосон зай үүсэх байсан гэдэгт итгэлтэй. Яг уу би мэдээж Люси дээлээ дуртай ч гэсэн өөрийн мэдлэхүү Ребекагаас нууцхан дэмжээллээсэн шиг санагддаг одоо батхад. Гэтэ угаасаа л Ребека бол үнэхээр зан шивд ч гэсэн гадна төрх хөвд ч гэсэн байн гарагтаад ахааргүй өрмөц дүрвэж чадсан. Бүхлийг ерөөсөө юм чинээ тоохгүй те. Тэр хөгийн ертөнцид хамгийн жаргалтайгаар хамгийн кул байдлаар амьдарч чадж байгаа л Ребека юм уу даа. Майн бол тэгэл юу ярих вэ те. Гэтэ одоо ярил л да. Майны талаар backstory тэрний яг нэг тийм гүнзгий детailing гардгуултэй. Гэтэ яг нөгөө сүүлд cyber psycho болж эхэлж явах үедээ өөрийгөө эзэхүү цөлд гүйж байгаа төсөөлөд идэв штэ. Тэгээд гүйж байгаа төхийнхээ алдаа зогсоод за ингээд миний зам минь хүрээ дуслаа гэж хэлдэг. Магадгүй миний ойлгосноор манай хүн яг энэ мөчөд бууж гисэн байх. Майн бол насан туршдаа энэ хөгийн нийгэм хизээ нэгэн цагт ирдэх байх. Эсвэл хизээ нэг өдөр би ямар нэгэн утга учиртайгаар жаргал төрөх байх гэж найдаад халуунд гүйсэрлээсэн. Тэгээ тэрнийхээ эцийг үзлэхүү cyber psycho болоод хөхийнхээ даваад ирэнгүүд гүүхээ болоод Дэвидэд өнөх бити зогсоорой гүүгэлээ гэдэг үгээ хэлдэ штэ. Магадгүй энэ миний цаг ингээд дуслаа, миний зам ингээд дуслаа, харин чи гүүхээ зогсоож яасан ч болохгүй шүү гэсэн мессежийг Дэвид төгсөн юм болоо да. Тэгэл Дэвидээ өрн гэсэн мөрөөдөл олсон байж магадгүй. За тэгээд эсрэг талын дөрүүдийн хувьд бол Friday, Adam Smasher хоёр бол бас л өөрсдийнхөө өөрийг маш сайн биелүүлсэн. Ялангуяа Адам Smasher аним дээр баг 10 минут гарлуу яалаа. Гэсэн мөртлөө л хизээ яцааны энэ цувралын үндсэн эсрэг төр болцсон юм шиг санагдсан. Адам ер нь бол Дэвидтэй айгуу төстэй. Яг үнэндээ бол аль аль нь хүч чадлын төлөө бол айрдаг. Аль аль нь л өөрийгөө баталж харуулах гол хүсэлтэй. Тийм хүчтэй эготой дөрүүдтэй. Ганц ялгаан л Дэвид ямар нэг зүйл хийчихэд өгөх юмсан гэж боддог. Адам харин ямар нэг зүйл хийчихэд өгөхийг гэхдээ би өөхөө хааж исэн болоогүй гэсэн. Нэгсэндээ Дэвид шиг nihilist биш илүү өөртөө итгэлтэй амьдрах шин хүсэлтэй юм шиг байгаа. Магадгүй тэгээд Дэвидээс тэр адилхан зан чанаруудаа олж хараад амьд үлдэх боломж өгдөн штэ. Мэдээж тэгээд тэрийн Дэвид зөвшөөрөөгүй. Яагаад гэвэл Дэвидийн хамгийн гол зорилго нь амьдрах биш. Ямар нэг зүйл хийчихэд өгөхгүй юу? Майны хэлдгээр cyberpunk-ууд хэрхэн амьдрснараа биш, хэрхэн өгснээрээ л дурсагдаг гэсэн зарчмаар мөрөөдлөө аль хэдийн биелүүлчихэж байгаа болохоор бас аим гоох ямар шалтгаан байхгүй. Адамч тэрийн чин сэтгэлээсээ хүндлээд дахиж ерөөсөө ятгах гэж оролдохгүйгээр шууд гүйцээж өгдөг. За нөгөөх нь Friday бол ер нь бол хүмүүс үзий яддсан байл л дээ. Гэтэ надад бол нийх мухай нүд альтермаар хорон заваан санаа бол харагддггүй. Киви ч гэсэн адилхан л та. Угаасаа л нийгэмд ихтлийн анги давхархын ялгаа үүссэн. Хүн болгон л дээшээ мацхгүй л бол амьдрах боломжгүй. Тийм харгас болцсон нийгэмд ихэнх хүмүүс л угаасаа гараад иш шиг хуваагчихээс өөр аргагүй болох байх. Friday ихтэй хуваагчигч болохоос нэг тийм хүн амьтан зовоочи шалтгаангүйгээр хорлон сүтгий гэсэн муу санаа бол анзаарагддгүй ерөөсөө. Бас хайртай хүмүүстэй бол хайртай л хаваасаа. Ер нь л би ерөөсөө энэ анимд нэг тийм хорон санаатан, вилэн, дайсын тал идэрхсэн дүр байхгүй гэж бодож байгаа. Бүгдээрээ л энэ хөгийн нийгэмд амьдарчих гэж ядж байгаа дүрүүдтэй. Дэвид Люси идэж гисэн олон кимцэн хүмүүсийг алсан шүү дээ. Бидний нүдээр харсан. Тэгэхээр эсрэг талын дүрл гэж ярьсан зүгээр бах. Дайсын тал гэж угаасаа энэ анимд байхгүй.
Ер нь л бүх дөрүүд нь сайн бичигчээ. Эсрэг талын дөрүүд нь ч тэр, гол дөрүүд нь ч тэр, туслах дөрүүд нь ч тэр. Туслахын туслах тэр жижиг сажиг дөрүүд нь хүртэл хэдхэн минутанд гарч байгаа тэр өөрийнхөө богино хугацаанд дүүргээ сайн биелүүлж байгаа юм шиг харагдсан. Жишээ нь тэр Дэвид Ялтын эмэгтэй Куросаки Жулио эдрийн үхэл бол бас л ямар нэг юм идрүүлсэн шүү. Би бол гүнзгий санаа алдсан. За цувралын талаар ер нь нэг иймэрхүү. Одоо харин Cyberpunk-ийн үндсэн гол санааных нь талаар уу үнэхээр хөгжлийн өндөр түвшин цаагаараа юм дистопиа болсон. Тийм хөгийн нийгмийг авчрах боломжтой юу гэдэг дээр ярилцгаая. Яг хав технологи хөгжихээрээр нийгэм одоогийнхоос илүү улам анги давхрахтай, шудраг ус аз жаргалгүй болох магадлал бол нүдэнд харагддаг л та. Гэтэ арайч тэр кинонд гардаг шиг хөл талгаагүй, эмх замбраагүй тийм анархист маягийн те. Бүр байж л хамгийн хөгийн тохиолдлууд цөм нэгдчихэж л яг хав тийм нийгэм рүү орох байх. Тэгэхээр ихэнх тохиолдолд нэг сүртэй нэгнийг аалж талаал, янз бүрийн гэмт хэрэгтэн хулиган үзэнгэлсэн, хаасайг неон гэлээр хүрээлэгдсэн, энэ тийм машинууд нисэж байгаа. Тийм ертөнц бол жоохон үнэмшлэх бах. За үсрээл дортлоо Ready Player One шиг нэг жоохон гаднаасаа муухай царай мото олцсон л ертөнц төсөөлөгдөд тийм надад лав. Гэтэр нь хамгийн барьцтай нь баг Black Mirror дөө. За тэгвэл одоо бод амьдрал дээр технологийн түвшилгэнгүүд юу яригдах вэ? Юунаас болж манай нийгэм дистопиа болж хөвөрч магадгүй вэ гингүүд. Мэдээж хамгийн түрүүд хиймэл оюун ухаан толгойн шаарч ирж байгаа. Цаашаа бол угаасаа л эд ярианы хэсэг болж байгаа те одоо. Би ихтэй хиймэл оюун ухааны хамгийн боломжтой аюул занал хийллийг бас л тэр кино бидний төсөөлөлд ирэх шиг нэг тийм хүн төрлөختнийг эзэлсэн гэхээс илүүтэйгээр зүгээр хүний хэд орлох гээд байгаа явдалтай юм л жоохон санаа зовдөг. Энэ маягаараа хэдэн жил үргэлжлэнгүүт одоо олон хүн ажлын байраа болаалгаж эхэлнэ. Тэгээд ажилгүй юу хийх зүйлгүй болсон хүмүүс чинь цаг нөхцөх топоми яаж эхэлнэ штэ. Тэр допаминын л гол нь аюулгүйгээр эрүүлэр ялгаруулах боломжийг олох бол хамгийн чухал асуудал болж яригдах хэрэгтэй баг. За харин сайн тал нь их юм бол мэдээж ихэнх ажлын хиймэл оюухаа нугалчаар хүмүүсийн цалин өсөх бах, хүн болгон бас амьдралынхаа талаас илүүг нь харахны оролдоонд үрээд байх шаардлагагүй болно. Тэгэхээр би бол технологийн хөгжил ялангуяа хиймэл оюуны хөгжлөөс бол айж цухтаа цагаасаа илүүтэй хүлээн зөвшөөрч болгох талаас нь аль болох нухастай хандах хэрэгтэй гэж боддог. Ер нь бол хиймэл оюуны товчхон тайлбар. За яг хөө би дэш биеийн чиглэлээр мэргэжлийн өмчлөлтэй. Гэхдээ ямар ч гэсэн нэг семестрийн турш 3 кредит үзчихсэн. Ерөнхийд нь ойлгосон болохоор тэр үний зүгээс бодлоо хэлэхэд ер нь бол хиймэл оюуныг бид нар сургаж байгаа штэ. Бидний үүсгэсэн датан дээр л зүг чигээ олж байгаа. Өөрийн гэсэн бодол байхгүй цаадуулт чинь. Тэгэхээр бид нар л өөрсдөө за эзлэн төрүүлэх гоё шүү. Хичээлээ үнцэнтэй шүү. Хүч чадлын санаархал чухал шүү гэдэр гэсэн тийм амьдралын учир гэсэн бид өөрийнхөө эго суурай болохоо заагаад өчгүй л бол янз бүрийн терминатор шиг юм болно гэж байхгүй бах. Яг нь мэдээж буруу үний гарт оччих юм бол тийм модель үүсгэж болно л доо. Угаасаа одоо ч гэсэн аль хэдийн үүссэн л явж байгаа бах. Гэтэ тэр нь газар авахын тулд хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй. Адаглал тооцоол хийхэд нь шаарддаг хэмжээний эрчим хүч идэр байхгүй бол угаасаа явж шалахгүй штэ. Бас тэрийг сурахад асар хэмжээний дата шаардлагатай. Тэрийг бол мэдээж захын хүн олж чадахгүй. Захын хүн тийм төгс хэмжээний аюултай AI үүсгэж чадахгүй. Яг нь бүр том компаниуд л санаатаагаар хүн төрөлхтнийг устгах зорилгоор терроризм үйлчихгүй бол гайгүй л дээ. Би ихтэй яг энэ хиймэл оюун гэдэг салбар дээр төр жоохон оролцоод хинжсэн зүгээр гэж боддог. Уг нь бол би либерал үзтэй хүн л дээ. Гэхдээ ганцхан энэ тохиолдол дээр л энэ ч басаа хүн төрөлхтний аюулгүй байдалтай холбоотой зүйл штэ. Хувийн компаниуд капитализмын тэр дөрмгүй өрсөлдөөнд улаарж агаад нэг л хазгаа ашигчвал харин жинхэнэ өгөтж болно. За тэр уус төрчигч яах вэ? Хиймэл оюухан за хөгжлөө. Технологи дэвшлээ. Юу нь гоё юу? Мэдээж бидний амьдрал илүү амархан болно. Бас хамгийн гол нь entertainment салбарууд те. Түрүү миний хэлсэн шиг допамин ялгаруулах янз бүрийн боломжууд үүсэх бах. Би ихтэй ер нь бол өөрөө escapism дуртай. Яг уу мэдээж хамаг амьдралаа артаа орхиод reality check хийхгүйгээр 100% мөрөөдөл ертөнцтэй амьдраад байх нь эрүүл биш л дээ. Хэмжээг нь эрүүлэр тохируулах юм бол Ready Player One шиг тоглоомын ертөнц ч юм уу, Rick and Morty шиг янз бүрийн simulation шийдэр ч юм уу те. Бас би шилдэхөө ер нь угаасаа бүгдээрээ л яг нэг тийм одоогийн ухаантайгаа баг ангийнхаа өрөө буцчвал яах вэ гэдэр гэсэн юм боддөө штэ. Тиймэрхүү мөрөөдлийг бодит болгосон гоё үлгэрийн технологиуд намайг амьд байхад гарчаасаа гэж үнэхээр хүсдэг. Гэтэ гарах бодлоо л та. Тийм хийхэд дахиад хэдэн зуун жил шаардах байх. За тийм дүгнээд бацаад хэлэх юм бол ямар тааш би технологийн дэвшлийг бүрэн хүлээн зөвшөөрдөг. Cyberpunk шиг дистопиа үүсэх боломж нь баг гэж боддог. Бас хүүхэд байхад гардаг байсан тэр үлгэрийн зүйлүүдийг бод амьдрал дээр биелэлээ болохыг харах тийм бяцхан гордлогод хийж явдаг нуугаад явах уу. За Age Runs гэж нэг иймэрхүү байна юм байна. Угаасаа л үнэхээр сайн хийгдсэн. Бараг миний л хувьд Cyberpunk төрөлтөө шууд Arcane-ийн дараа орох үз шилдэг хөтөл гэж боддог.
10 ангитай анхандаа хангалтгүй юм шиг санагдсан ч гэсэн одоо бодоод үзэхэд бол анижных ямар нуршаад байхгүй анийн үс түн ч гэсэн үзэхэд айгүй асуудал болгож өгч байгаа. Заац тэгээд хэрэг та аним болон манга вебтүүнээ дээр сонирхолтой бол эсвэл намайг зүгээр үзэх дуртай бол манай групп нэг дээрээ маш тавайс.